Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу төмний нэгийн үзэгчтэй. Бид нар өнөөдөр Колн хотод нэгэн мундаг монгол залуутай ярьцлага хийхээр хүрэлцэн ирсэн байж байна. Тэр мундаг залуу маань SAP програм хангамжийн зөвлөхөр ажилладаг хүн байж байгаа. Бидний сууж байгаа талбай бол энэ хүний нэрээр нэрлсэн энэ манай Колн хотын хамгийн алдартай театрын жүжигчин хүн. Тэгээд энэ бол яг Колны төвд байдаг хүний нэрээр нэрлсэн талбайд бид хэд сууж байна. За тэгээ бас нэг онцлог юм маань юу вэ гэхээр энэ ярьцлага бид нар нэгэн монгол эмэгтэйгийн ажилуулдаг энэ кафенд ярьцлага хийх зөвшөөрөл аваад ингээд хийж байгаа. Энэ бас их баяртай мэдээ. За ингээд бүгдээрээ ярьцлага хийж эхэлцгээе. За тэгээд За сайн байна уу манлаа. За сайн байна уу. Бидний урилгыг хүлээж аваад ингээ бүр амралтын өдрөө хүрчихсэн маш их баярлалаа. Оо тэгэлгүй. Сайхан зусж гэнэ үү? Зуншлах сайхан болж гэнэ үү гэж асуудаг штеп монгол хүмүүс ч. Тэ одоо энэ зун чинь бол их сайхан зун болж байна. Тэгээд яг одоо энэ коронавигаас болоод одоо ихэнх хүмүүс нь одоо баг германчууд нас эндээ их үлдэж эндээ зун гаргаж байна. Тэгээд бид ч гэсэн уул бас Монгол явах сонирхолтой байсан. Тэгээд Монгол явж чадсангүй энэ жил. Тэгээд яг эндээ гоёцж байна. За харин айгүй хүмүүс энэ жил Монгол явж чадсангүй гэж ярьж байна. Тэгээд цаг заваас өөр юмд зориулж байгаа байлгүй. Тий одоо тэгээд бас нэг одоо энэ өвчнөөс чинь болоод бас айгүй их нөгөө гэрээс их ажиллаж байгаа юу гарч байгаа. Одоо гэрээс ажиллах тиймэрхүү шаардлагууд их гарч байгаа. Тэгээд тэр нь болохоор яг миний яг ажил болохоор бас яг гэрээс ажиллахад тохиромжтой ажил тийм болохоор би бас одоо урд нь бас ингэж удаан хугацаагаар бас ингэ гэртээ байж үзээгүй. Тэгээд надад болохоор бас айгүй тийм бас өөр мэдрэмж одоо хүүхдүүдтэй ойр байх тийм мэдрэмж одоо тийм одоо боломж одоо олдож байгаа бас их баярлж байгаа. Гэхдээ мэдээж одоо энэ өвчин байлаа гэдээ одоо мэдээж би яахгүй л да. Гэхдээ зүгээр бас нэг тийм сайн тал байна. Сайн талыг олж харахад тий бас харин тий. За энэ төвшөнд хэлэхэд манлайга танилцуулъя гэж бодож байна. Манай манлай бол SAP-д програм хангамжийн зөвлөхөөр ажилладаг. Ер нь санхүүтэй холбоотой, эдийн засгийн холбоотой ажилладаг манай үзэгчид бол бүгдээрээ ер нь SAP-г мэдэх байх гэж бодож байна. Гэхдээ бас SAP гэж юу вэ? Ямар газар юм бол гэдгийг мэдэхгүй хүмүүс ч байж байгаа. Тийм болохоор манлай ч өөрөө нэг танилцуулчих уу. За SAP гэдэг нь болохоор одоо нэг Германы том компани байгаа. Тэгэхээр програм хангамж хийдэг том компани байгаа. Тэгээд тэр нь болохоор голцоо одоо эдийн засгийн програм хангамжууд бол хийдэг. Тэр нь болохоор янз янзын одоо шийдлүүд байгаа. Одоо юу гэх юм зарим нэг нь болохоор одоо логистик тал дээр ч юм уу эсвэл зарим нь болохоор одоо худалдан авалт юм уу зарим нэг нь болохоор одоо санхүү тайлан баланс гаргах тал дээр ч юм уу тиймэрхүү янз янзын тиймэрхүү юм дээр шийдлүүд SAP компани өөрснөө хийдэг. Тэгээд тэр би болохоор тиймэрхүү програм хангамжийн дээр нь ажиллаж одоо SAP-г одоо ашиглаж ажиллаж байгаа компаниудад одоо түнд тэднэрт зориулж одоо тэдний системийг сайжруулах. Тий одоо ерөнхийдөө одоо бизнесийн одоо тэр нэг юу гэх юм болохоор одоо тэр SAP гэдэг програм хангамжийг тэднэрт одоо зориулж одоо хийж өгдөг гэсэн. Манлай энэ SAP компанид ажиллаад хэр удаж байгаа вэ? Ер нь гэхдээ гад ийм том компанид ажиллахад ер нь миний туршлагаас хагаад их хэцүү олон даваад яаж явж байгаад энэ чиглэлтэй холбогдож байгаа? Тэгээ ер нь би өөрөө болохоор одоо одоо Кольны сургуульд одоо эдийн засгийн талаар одоо сурсан. Үйлдвэрлэлийн эдийн засгийн талаар сурсан. Тэгээ ерөнхийдөө би угаасаа ч энэ талаар ажиллах гэж бодож байгаачгүй. Тэгээ би урд нь болохоор одоо бараг л одоо миний мөрөөдөл бол жишээлбэл тэгээд одоо нөгөө юун дээр зах зээл одоо юу гэдэг шүү дээ нөгөө хөрөнгөний бирж гэдэг шүү дээ. Хөрөнгөний биржтэй зогсоод одоо бараг л тэр юм хөдөлтөж аваад ерөөсө тийм юм л мөрөөддөг хөхтэйсэн ах та ерөөсө би тийм л хүн болно гэж боддогс өөрийгөө. Тэгээд яг ингээд сураад явсныхаа дараа болохоор би одоо тэгээд сурч байгаа юмстай бол ерөнхийдөө нэг банкнд ажиллаж эхэлж байсан. Одоо HSBC гэдэг HSBC гэдэг компанид ажиллаж байна. Тэгээд тэнд ажиллаж явах явцдаа бол айгүй их тийм одоо мэдээлэлийг боловсруулах тийм шаардлагатай тийм юмд бичсэн.
Тэр нь болохоор яадаг гэхээр одоо та мэдж байгаа хэрэг Bloomberg гэдэг тийм одоо том одоо мэдээлэл одоо яадаг өгдөг тийм одоо юу гэдэг байгууллага байдаг тийм. Тэр нь болохоор одоо хамгийн одоо real time гэж хэлдэг тийм одоо яг одоо ингээ яс одоо байж байгаа тийм одоо мэдээллүүдийг одоо тийм одоо үн цаасны мэдээлэл ч юм уу одоо юу нэг мэдээлэл тийм. Тиймэрхүү мэдээллийг өгдөг. Тэгээд тиймэрхүү Bloomberg гэдэг нь болохоор одоо тийм одоо ихэнх том одоо багч одоо тиймэрхүү одоо мэдээллээс Bloomberg-ээс ч юм уу одоо Reuters ч юм уу мэдээлэл авчид. Тэгээд би яг тийм Bloomberg-ийн тийм одоо компьютер ч юм уу да тийм юм дээр нь би суудаг байсан. Айгуу тэд нартай тэгээд зориулж одоо окей за өнгөрсөн жил одоо өнгөрсөн 3 жил ч юм уу манай одоо тэр сангийн одоо юу хөгжил нь ямар байна гэдгийг шимхэн гаргаж өгч даа. Тэгээд тэд нар л тэрийг аваад тэгээд хэрэглэгчдээр очиж тэрийг одоо нэгсэн та ингээд сурталчилдаг байсан байхгүй. Тэгэл яг тэр үед л айгүй их ингээд тиймэрхүү мэдээлэл босруулах тийм ажилтай байсан. Тэгээд яг тэр нь болохоор бараг л тийм өдөржингөө суугаад тэр нэг Excel дээр ингээд тэр имийг чинь боловсруулаад бэлдээл тэгэл хийж байгаа л нэг өдөр бараг л хийгээд тусахтал бараг ингээд айгүй хийгээд тусах айгүй их ажилтай. Тэгээд тэнд ажиллаж байхдаа тэгээд би харин ингээд утсан л та тэгээд энэ одоо өдөр болгон би бараг л уул нэг ижлэх юм хийгээд ах шиг байдаг. Тэгсэн мөртлөө нөө мэдээлүүд нь шинэ болохоор би заавал хийхээс тийм мэдээлэл болохоор өөрчлөлттэй байдаг. Хийж байгаа юм л жоохон ижлэх юм байгаа. Тэгэхээр би одоо энэ одоо автоматжуулчих тийм боломж байхгүй баг таа гэж бодлоо. Тэгээд тэр үед жоохон одоо Excel-ийг тавьж бол автоматжуулах одоо өөрийн гэсэн жижиг програмтай байдаг байхгүй. Тэгээд би тэр програм дээр нэг жоохон бичээд эхэлсэн байхгүй. Энийг ер нь би заавал ингэж даржахынхаа оронд ч юм уу бисэл заавал тэр нэг графикийг гаргахын тулд би дахин хийж яхахын оронд би зүгээр ингээд програмчлаад өгчий. Тийм програмчлаад өгчий гэх юм бол эн чинь ингээд мэдээлэл ч гэсэн татаад тэгээд тэрийг нь гоё боловсруулад тэгээд тийм хийчихдэг. Тэгээд би бүр тэрэндээ бүр амар амтшаад эсвэл бараг нэг чинь бид хорж яших ажилласан тийм. Тэгээд тэгчихэхдээ би эсвэл бараг тийм нэг ажиллаа бүх юма програмчлсан чинь ажилдаа ингээ явж чичээд ирээд ганцхан кноптай хэлсэн байлаа. Тэгэхээр ерөөсөө гэл тэр өдрийн бүх юм ерөөсөө нэгсэндээ тийм програмаа бичсэн болохоор нөгөө кноп дарчгаар тэр нь бүх юм бэлэн болчдөг. Тэгээ миний ажил ерөөхдөө дуусчих жаах. Тэр өдрийн ажил. Тэгэхээр би тэгээд ингээл үлдсэн цагийн болохоор би өстөж их нөгөөс дуртай өөр юм үзэл тэгээд явж байна. Тийм. Тэгээ манай дараах их гайхаад чи яас нөгөө юм чи бэлэн болчихсон гэж. Тийм бэлэн болчлоо гэж гаргаж өгдөг. Тэгээс үлдээ дараа нь тэрийг бүр бид өвчиж бүр ингээ ганцхан кноп дараал ингээ болчихсон юм гэсэн. Тэгээ би ер нь тэндээс л ерөөхдөө заа юм хэд би ингээд энэ мэдээлэл гэдэг юмыг одоо боловсруулах чинь бас надад их таалагдж байна. Ерөөхдөө тэр талаар ер нь ажилуулж баг зүгээр юм уу гэсэн надад баг тийм бодлоо ороод. Би анх ирээд одоо багтаа болохоор хийжсэн ажил болохоор зөөгч хийжсэн те ерөнхийдөө яг мэрэгжлийн бос юм хийгээл яваадсан. Чи сая хэлэхдээ би оюутан багтаа мэрэгжлийнхаа ажлыг хийжсэн ингээ хэлсэн штэ те. Мэрэгжлийн ажил тэр чиглэл рүү ажил авахад оюутан багтаа хэр боломжтой. Чи яаж тэр мэрэгжлийнхаа дагуу тэгж ажил авсан бэ? Тэрийг өөрөө төлөвлөж тэгж авсан уу? Санаандгүй болцсон уу? Тэр нь цаашаа чамд ингээд карьераа олоход маш их тос олсон байж тээ. Тийм тэр нь болохоор яг юу л та. Би чадварлаа би яг тэр татгаараа биш. Би яг өөрөө миний хамгийн ихний анхны оюутан болчиход хийжсэн ажил болохоор би нөгөө юу яадаг гэсэн. Эмнэлгүүдэд болохоор нэг эмд хараадаг гэсэн. Би тэр дөнгөж ирчээд тэгээд Германд ирчээд тэгээд ажил их бэ тэр үед хайжсэн. Тэгээд нөгөө оюутан болоог багт чинь бол нөгөө ажиллах ирэх бол байдаггүй. Чи хэлний курсээр хэлний курсаар ирээд тэгээд дараа нь тэгээд ажил тэр үедээ би бас ингээд одоо амьдаа хийчих гээд их ингээд хайдаг байсан тэр үед. Тэгээд харж байхад бол ерөөхдөө дандаа л нөгөө жолооны үнэлтэхтэй байх хэрэгтэй, жолооны үнэлтэхтэй байх хэрэгтэй гэж хаасаа гэж бичсэн байгаа байсан. Би тэгэхээр заас би ерөөсөө жолооны үнэлт хий гэж бодлоо. Тэгэл би тэгээд жолооны үнэлт хийчихэл миний хамгийн анхны ажил бол яг нөгөө эмийн сангуудаар явж нөгөө одоо яаралтай эмийг одоо хүргэж өгдөг тийм ажил хийсэн тий. Тэгэл би ерөөхдөө анх дөнгөж колленд ирчээл тэгэл миний хамгийн ихний явсан ажил бол тэгэл нэг жижиг нэг програмтай цагаан програмтай тэгэл тэнд янз янзын эмнүүдээ ачаал аваа явна. Тэгэл одоо коллеж чинь нөхөж өгнө шүү дээ ийш тийшээ яваал тэгэл одоо мэдгүй аптик гэж байхгүй. Тэр ер нь тэр үед чинь тэгэл ерөөхдөө би бас коллежноор их одоо годамжийг нэг танилцаж эхэлсэн. Одоо энэ юм байт юм байна, энэ юм байт, ингэж явт юм байна. Тэгээд миний хамгийн анхны хийжсэн ажил бол тий.
Тэгээд бас чи түрүүн зөөгч ерхийдөө хүмүүс хийдэг гэж хэлсэн. Тэгээд би болохоор би бүр амар хүсдэг байсан. Би бүр зөөгч хийхийг бүр амар олон удаа оролцсон тий. Бүр ингээд хотлоо ярьж бүр заримдаа тий. Ингээд би ярьж би тэр ресторанд ажиллажсэн. Би сайн зөөгч мөн. Намайг ямар ч юм аваагүй ерөөсөө. Мэдгүй одоо би одоо харахаар л одоо тийм байж харагдаад байсан юм уу яасан мэдгүй. Тэгээд хин ч аваагүй. Тэгээд миний болохоор бас ингэ хүмүүс ч тэр үед их тэрдэг байсан шүү дээ. Оо энэ ч бас айгүй сайн болтой шүү дээ. Оюутан багт гэдэг. Тэгээд өөрөө хичээсэн. Тэгээд тийм болохоор тэдгээс өөрөө хийх гэж их оролцсон. Тэгээд ааж олдоогүй. Тэгээд бараг л одоо үгтэй нөгөө сонголт байхгүй болохоор би бараг нөгөө ажлууд дээр бууж эхэлж байгаа байхгүй. Тэгээд би бол дараагийн ажил болохоор би тэндээсээ бараг гараад тэгээд нэг компани одоо компьютер одоо компаничд одоо компьютерууд одоо юу байгаа шүү дээ. Сүлжээ мүлжээ тийм суулгацсан тийм одоо байгаа. Тэрийг нь бас нөгөө зохицуулж явах тийм нэг хүн хэрэгтэй байхгүй. Тэр нь одоо администратор гэж хэлдэг тийм. Тийм хүн хайж исэн. Тэр үед болохоор бас нэг оюутны ил бас ажиллаа л да тийм. Би яг тийм компанид ороод тэгээд одоо юу гэдэг нь айгүй их нөгөө техниктэй их холбоотой нэж эхэлсэн. Тийм ер нь уул нь тийм яг би өөрөө тэр талдаас айгүй сонирхолтой байсан. Яг тэгэхээр манайх ч өөрөө програм хангамжаар төгссөн. Тэгээд би өөрөө тэгээд бас тэр талдыг их дуртай. Тэгээд өөрөө ч гэсэн бас сонирхдог. Тийм болохоор угаасаа яг тийм одоо заах миний мэддэг юм байна гэдээ бас тийшээ орсон. Тэгээд ерөнхийдөө бол яг мэдээж эдийн засаг сурж байгаа ч гэсэн би бас өөрөө аягүй техник дуртай хүн байсан. Тийм болохоор тэгээд манай Кольны их сургуулийн эдийн засгийн анги төгссөн гэдэг ингээд ярьж байна тийм. Тэр үед тэтгэлгээр сурч төгсөө эсвэл нь өөрөө санхүүгээ одоо дааж төгсч байсан уу? Өөрөө санхүүгээ дааж төгсч байгаа тохиолдолд Монгол хүмүүс бол маш хамраггүй байдаг. Тэрийг бол би өөрөө бас яг мэднэ. Тэгээд чиний түүх ямар вэ? Одоо санхүүгийн талаар. Тийм би болохоор намайг би ч одоо 2001 онд ирсэн. Одоо тэгэхээр ч одоо бараг л 20 жил болох гэж байна гэсэн үг. Тэгээд дараа жил одоо 20 жил болно. Тэр үед бол ерөөсөө ямар ч тэтгэлийн тиймэрхүү боломжууд бол байдаггүй байсан тэр үед. Тэгээд яалтчгүй яг л нөгөө юугаа яадаг шиг л бор зүрхээр өөрийнхөө нөгөө одоо юу гэдэг санхүүгийн харин тийм санхүүгээ одоо өөрөө зохицуулж тэгжэл явдаг байсан. Тэгээд тийм болохоор ч гэсэн би угаасаа надад ерөөсөө ажиллаж байгаагүй сар гэж баг байхгүй. Тийм болохоор бараг чи ингээд өөрөө амьдрахын тулд те бас ажууд нь сурахын тулд зураад яахын тулд ч ингээд би байнга ажилладаг байсан. Тийм болохоор угаасаа тэр нь ч тэгээд яасан нь нөлөөлсөн үү тэгээд тэр үедээ тэгэл яг нэг зөөгчөө хийж чадаагүй юм чинь тэгээд бусад ажлыг нь хийгээд яваад байсан тэгээд харин тэгээд ерөнхийдөө бол дандаа тэгээд би бол өөрийгөө л одоо бүтэн мэдээж ээж авах туслал яг уу гэхдээ мэдээж одоо Монголоос Монгол ямар ч тийм шүү дээ. Манай ээж аав нар чинь тийм боломж байгаагүй. Тэгээд яг хөө мэдээж чадхынхаа хэмжээг ганц хоёр юу өгүүлвэл яг хөө тэгтээ тэгээд ихэнх нь бол би өөрөө гэж тааж явчихсан л та. Тэгээд ер нь бол Германд ч юм бол одоо яг оюутан хүн ерөөхдөө одоо барууны оронд ч юм бол оюутан хүн өөрийгөө авч явах тийм боломж бол байдаг. Оюутан хүний тусал цаагаар одоо хийх ажлууд их байдаг. Тийм болохоор тиймэрхүү ажлуудаа ч гэсэн одоо бид нэр одоо оюутан авнаа гэдэг ингээд бичсэн тиймэрхүү боломжууд бол тэгсэн байдаг. Манайд Германд ирээд нэлээд урдсан байж тээ. Тэгээд хамгийн анх мэрэгчлээ яаж сонгож ирсэн бэ? Ер нь Германд ямар мэрэгчлэр сурвал юутэй илүү ажил олох боломжтой, нэг эсвэл мөнгө олох боломжтой, өндөр цалин авах боломжтой, амгалт эрэлт хэрэгцээтэй залуучууд одоо Монголоос нааша ирэх чагаа Герман сурах чагаа залуучуудаа бол ер нь ямар мэрэгчлэр сурвал зүгээрээ ер нь тэр мэрэгчлийн сонголтын талаар яаж. За яг би тэнд бол ийм бодолтой байдаг. Хүн бол заавал тэгж тэр нөгөө юу гэдэг те би юугаар сурвал би мөнгө их олох вэ гэж ерөөс бодсны ерөөс хэрэг байдаггүй. Яг тэгэхээр хүн бол хамгийн дуртай юм аа те дуртай юм аа сурах ёстой, дуртай юм аа хүн хийх ёстой. Хүн тэгжээж хүн ч амжилттай. Хүн амжилттай хүн чинь тэгээд эргээд дараа нь чи амжилтаа ингээд одоо тэгтээ бацгаад явхад бол дараа нь тэгээд мөнгө гэдэг юм чинь бол тэгээд энэ чинь бол ямар ч чамд проблем биш болчихдог байхгүй. Тэгээд заавал одоо манайхан үйддэг байсан шүү дээ. Одоо эдийн засаг сур, эдийн засагчид л одоо их мөнгөтэй байгаа те эсвэл хуульч бол эсвэл одоо эмч болж гэдэг ч юм уу. Би бол заавал гэж хэлэхгүй.
би бол залуу хүмүүст бол хэлэхэд хандаж хэлэхэд бол тийм ингээд хамгийн дуртай юм хүн ингээд хийсэн хүн амжилттай байт юм байна тийм болохоор заавал ч үгүй юугаар сурах вэ гэж одоо юу гэдэг заавал юу нь ашигтай вэ гэж бодохын оронд зүгээр би юунд дуртай вэ гэж хүн өөрөө өөрөөсөө асуух хэрэгтэй юм шиг үлээ. Тэгээд хүн өөрөөсөө баг одоо юу гэдэг залуу байхтай хүн бол олон янзын юм ингээд туршиж үзэж явах хэрэгтэй ямар ч гэсэн өөрийгөө сорж явах хэрэгтэй тийм. Тэгээд одоо юу гэдэг би одоо энэ талаар ийм хийгээд үзлээ надад үнэхээр би надад одоо тэр үнэхээр зөгч гин үү тийм надад одоо би тэрийг хийж чадахгүй юм байна уу эсвэл үнэхээр би тэндээсээ одоо гоё надад мэдрэмж өгч гин үү тэр чинь л их чухал юм шиг гэж бодсон шүү дээ. Би бол яг санал нэгтэй байж байна. Би тийм өөрийнхөө дуртай юм дээр амжилт гаргахад бол маш ойрхон байдаг. Өөрийнхөө маш их дуртай чаддаг тэр чадвараа дараа нь мөнгө олох өчнөө боломж байдаг учраас энэ дээр бол яг аюул санал нийлж байна. Ялангуяа бүр дуртай мэрэгчлэрээс орчуулдаг бүр сайхан юм шиг тэгвэл хичээл нь улам амжилттай. Энэ чинь дуртай юмаа хүртэл бүр сайн сурч эхэлж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр бүр тэрэндээ орж бүр ингээд мэрэгч одоо бүр махран орж байгаа байхгүй. Тэгснээр хүн чинь илүү их сургалтандаа ч амжилт гаргадаг тэгээд тэр л чухал юм билээ орчихсон. Өөрөө чинь бас байшин барьсан сурах сонсогдлоо, хувийн байшинтай болсон сурах сонсогдлоо. Эхний ээж баяр хүргэе. Энэ бол Герман улсад хувийн байшин барина гэдэг бол хувийн эзэмшил байшинтай байна гэдэг бол тийм ч нэг амархан юм биш. Манай Монголд бол бас нэг өөр асуудал тийм ээ. Германд бол тийм амар биш. Ялангуяа гадны хүмүүс одоо ингээ хувийн байшинтай болно гэдэг бол нэг амжилтын илрэл гэж би бодож байна. Одоо тэр үед автикийн машин унаад ингээ дахиад явж исэн бол өнөөдөр ингээ өөрийн ингэсэн эзэмшил газартай байшинтай болсон байна. Цэцэг навчтай болсон гэж сая ярьлаа. Энэ талаараа манай үзэгчдэд бас ярил сонирхолтой болов. Тэгсэн би нөгөө их нартайг нийлээд 2 жилийн өмнө ингээд байшаа авсан байгаа. Одоо би өөрөө бариад гэлтэй. Тэгээд яагаад зүгээр энэ алхмыг хийх болсон бэ гэхээр бид нар одоо Германд ирсэн бид нар ч ямар манай ээж аав энд амьдардаг биш те одоо бид нар чинь тийм юу байхгүй тэгээд болцоо ихэнх нь бид нар чинь одоо хөлсөлж одоо байр хөлсөлж түрээсэлж одоо амьдардаг шүү дээ тийм тэгээд ерөнхийдөө ингээд бодоод байсан чинь те одоо ингээд би одоо ингээд түрээсийн ингээд мөнгийг ингээд төлөөд яваад байх уу тэгээд тэр чинь эргээд надад хизээч орж ирэхгүй юм те би нэг өсөндөө нэг хүний одоо байранд сууснараа би тэр түрээсээ төлөөд яваад байна. Тэгснээс баг тэр мөнгөөн те баг одоо нэг тийм байшинд одоо ингээд баг оруулаад тэр одоо төлж байгаа тэр мөнгөөн баг тийм юм руу оруулаад хувийнхаа юм руу оруулаад ингээд явцсан дээр юм биш үү гэсэн. Өөрсөндөө хөрөнгө оруулалт. Тэгээ одоо нэгснээр ч өөрөөсөө хөрөнгө оруулалт орж ийн гэсэн үг тийм. Тэгээд тийм санаа гаргал ерөнхийдөө бид хоёр ирээд шийдээд яасан. Байр хөдөлгөөд одоо байшин хөдөлгөж авсан. Хувийн байшин байр авахад хүүн маш бага байдаг гэсэн тийм. Бараг хүүгөө байна гэж авах хүүн маш бага байдаг тийм. Тэгээд энийг гадаад хүн болгон авч болдго юм уу? Нүүд болон ямар шаардлага тавьдаг юм? Тэрний талаар дэлгэрэнгүй яриач. Тийм. Одоо би яг мэдээж тэр чинь одоо хууль эрх зүйч байнга өөрчлөгдөж байдаг. Одоо яг ямар байгааг мэдээж хэлж мэдэхгүй л дээ. Гэхдээ яг ерөнхийдөө бол авах боломж бол хүн болгонд байдаг. Гэхдээ мэдээж тодорхой болцлуудыг хангах хэрэгтэй байх тийм. Яг тэр үед тийм миний яг зөв сонсч яснаар бол тийм одоо энд одоо ингээ байнгын оршин суух хэрэгтэй тийм хэрэгтэй байх хэрэгтэй юм байна. Тэгээ бас ажлын газрын одоо юу гэдэг нь одоо хугацаагүй одоо гэрээтэй байх хэрэгтэй ч юм уу тий ажлын газартаа тиймэрхүү байж тиймэрхүү болцлуудыг хангах шаардлагатай байдаг юм шиг байлээ. Тэгээд бид яг бидний тэр үед яг гайгүй тэр үед нь яг таарад болсон ч юм уу тэгээд бидний хувьд бол боломжтой байсан. Гэхдээ зүгээр яг байр одоо юу гэдэг нь тодорхой хэмжээний урьдчилгааг яаж төлөх вэ? Одоо жишээл яг хүн болгон тэр чинь хүүгүү зээлийг ч олохгүй тэр чинь бас тодорхой нэг болцлыг жишээл хангаж жишээл тэр тиймэрхүү зээлийг шул авч боломжтой байдаг. Тэр нь одоо юу гэдэг нь тэр нэг хангалттай одоо юу гэдэг одоо хангалттай одоо мөнгө одоо авдаг цалинтай биш те одоо те тодорхой нэг одоо юу гэдэг нь тэр нэг жилгүй тодорхой тэдээс евроноос доош цалинтай байх юм бол одоо тэрийг нь дэмжиж одоо улсаас одоо хотоос жишээлбэл залуу гэр бүлийг одоо дэмжиж бас ингэж хүүгүү зээл өгдөг тийм одоо програм бол байдаг одоо зөв одоо Кöln хотын зүг байсан. Тэгээд тэр болгоно тэгээд ямар одоо дээрээс нь одоо хүүхэд болгоно дээр бас нэмэгдээд жишээлбэл тэгээд ингээд дахиад 10 юм уу 20 мянгаыг өнгүүгээр одоо авах тийм боломжууд бас байдаг.
Тэгээд бас нэг урьдчилгаанаас бас хамаарат яг ямар зээлийг хүү авах вэ гэдэг нь бас хамааралтай. Тэр нь жишээл одоо юу гэдэг нь те одоо ямар ч урьдчилгаа авахгүйгээр бас байр авах боломж бас байдаг. Гэхдээ тэнд тавих нэг шаардлага болохоор чи дор хаяж тэр одоо газар авж байгаа тэр одоо анх нөгөө одоо нэгсэндээ газар дээр одоо байшин авж байгаа шүү дээ. Газар ч юм уу байшин авахад тэнд гардаг тийм татвар гэж үүдэг. Тэр нь болохоор одоо үйл хөдлөх хөрөнгийн 5% ч л нэг тодорхой нэг хувь нь байдаг. Тэр хувийг нь болохоор татвар болгож өгдөг. Тэгэхээр чинь ганцхан удаа хамгийн анх авахд төлдөг нэг ганц нэг тийм татвар байдаг. Тэгээ тэр татварыг ямар ч гэсэн төлөх чадвартай байх хэрэгтэй юм билээ. Тэгээд хажууд нь болохоор энд одоо манай ч нотариатаар одоо нөгөө кадастрын нөгөө зураг мураг гэдэг нотариатын мөнгө гэж их өндөр их гардаг. Тэр хоёрыг ямар ч байсан төлөх чадвартай байх юм бол тэгээд ерөнхийдөө бол авах боломжтой бол байдаг. Мэдээж одоо их хэмжээний одоо урьдчилгаа төлөх тусам мэдээж төдий чинь нөгөө юу хүүгийнх нь хэмжээнд бол багасна. Тэгээд одоо ингээл аливаалах нөгөө хямдхан зээл тийм боломж байна. Тэр ярины чинь завсарт би хүүгээ тоглуулж хат гэдээ ярьсан. Хүүхэдтэй юм байна. Хэдэн хүүхэдтэй? Эхнэр нь монгол хүн байна уу? Гадаад хүн байна уу? Эхнэртэйгээ яаж танилцав гэдээ энэ талаараа бас манай үзэгчдэд сонирхолж ярих уу? Би эхнэр 3 хүүхдийнхээ хамт амьдардаг. Манай эхнэр бол монгол хүн. Бид нар яаж танилцсан бэ гэхээр бид нар Германд ч бас нэгтэй олуулаа бас монголчууд олуулаа бас биш. Тэгээд ганц танилцах боломж нь юу байдаг вэ гэхээр ч бас нөгөө энэ тэнд монголчуудын одоо мэдээлэл өгөх ч юм уу тиймэрхүү одоо үйл ажиллагаанд болдог шүү дээ. Тэгээ эсвэл монголчуудын баяр гэж болдог нэг хаяа нэг тий. Тэгээ одоо яас нэг жоох нэг тийм нэг ангоо маягийн байдаг гэсэн шүү дээ. Урд нь ч нөгөө Берлинд ч нөгөө монголчууд тэр үед нөгөө бас тэр болгон баяр тэмдэглээд чаддгүй ч байсан юм уу яасан. Тэгээд уулзах ганц боломж нь болохоор нөгөө бүтэн сая өдөр болох онгоц зэрдэг. Тэгээ хүмүүс онгоцны буудлын дээр очиж ингэж үеийг харж гоёчаад очдөг байсан ингээд тэрээд ингэж хүмүүс ингэж ярьж байсан харин тий. Тэгээд яг миний хувьд болохоор эхнэртэйгээ яаж танилцсан гэхээр нэг мэдээлэл өгөх тийм юу байсан нөгөө Монгол Германы гүүр гэдэг нэг байгууллагаас нөгөө мэдээлэл өгдөг байсан одоо ингээд энэ цураа төгсөж байгаа хүмүүс яаж буцах хэрэгтэй вэ гэх тий. Тэгээд тэр журмаар би нэг найзтайгаа хамт нэг Мюнстер гэдэг хот руу явж байсан. Тэгээд анх удаа очиод үзээ. Тэгээд тэгсэн чинь автобусны буудалтай нөгөөдгий чинь бас нөгөө юугаа олохгүй нөгөө тэр хаашаа очих газараа юу анх удаа л очиж үзэж байгаа юм чинь. Тэгсэн чинь харин тэнд нэг автобусны буудал дээр нэг монгол охин сууж ирсэн. Тэгэл харчаал амар таалагдал айгаа тэгэл юу асах уу гээл бодож байгаа л автобусны дараа тэр хойш чи монголоо гэж байгаа л аль хаашаа явах вэ ийшээ явах уу гээл тэр айгаа асууж ирсэн. Тэгэл бас тэр үедээ айгаа танилцчих гал айгаа их үзсэн. Тэгээд ямар ч гэсэн нэрийг нь аваад үлдсэн. Тэгээд заяа утасны дугаар яалтай гэж тэ. Ямар ч гэсэн нэрийг нь аваад үлдсэн. Тэгээд манай хүн данч тэр үед нөгөө юу руу яваагүй. Тэр нөгөө мэдээлэл өгөх тэр нөгөө үйл ажиллагаа яваагүй байсан. Ямар ч гэсэн бид зааж өгөөд энэ буугаараа гэж явсан. Тэгээд анх яг тэгээ харж байсан. Тэгээд тэр үед ч одоо нэг Facebook гэж юм арай болоогүй байсан. Арай байгаагүй байсан. Одоо орж ирээгүй байсан тэр үед нөгөө юм. Тэрнээс өмнө зүгээр яг хуу тэр нэг Facebook дээр төстэй нэг тийм студи фауцад гэдэг студи фауцад гэдэг хүн Германы тийм нэг өөрсдөө тэмдэглэдэг. Тэгээ оюутнуудаа зориулсан тэр тийм шүү дээ. Тэгээд яг тэрүүгээр би одоо Мюнстерт Монгол гэдэг жаргал гэдэг нэртэй хүн байхтай гэдэг би хайгаад тэгээд тэрийг олоод тэрүүгээр бичлцээд тийм бүр тэрүүгээр тэгжээж байна хүнтэй гэр бүлийнхэнтэй хэлцчихсэн. За тэгээд эртний урдын цагт ийм нэгэн сайхан залуу 3 хүүхдийнхээ хамт гонгсон сайхан эхнэрийнхээ хамт Герман улсад амьдарч байжээ гэж үлгэр байдаг шиг гэдэг аахгүй. Мандаа тэгээд бидний урилгыг хүлээж аваад цаг заваа гаргаад ингээ амралтын өдрийг бидэнтэй сайхан өнгөрүүлсэн, бидэнд хэрэгтэй зөвлөгөө манай үзэгчдэд өгсөн танд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье, амьдралд нь сайхан бүхнийг хүсье. Тэгээд 3 сайхан хүн Монгол улстай бас хувьтай нэмэртэй тийм иргэд болж өсөөсэй гэж бас их хүсэж байна. Бидний сэтгэл дотор бол Монгол их орн маань тэр нутаг маань төрж өссөн нутаг маань аав ээж минь ах дүүс минь үргэлж уяатай байдаг. Тэгэхээр түүний нэгэн адил одоо чамайг тэгж явдаг байх гэж бодож байна. Хичнээн 20 жилинд байгаа ч гэсэн ингээд хамгийн сүүлчийн боломжийг өөрсдчин алгая ингээд аав ээжтэй зориулж одоо баярж талархснаа
хэлэх юмсан хэлээг байгаа гэж бодож явдаг үг байвал энэ боломжийг танд өгье. Баярлалаа. Тэгээд үнэхээр намайг ингээд бас айгу хөндлөж үзээд урьж одоо ингээд оролцуулж байгаад байсан хэрэг талархаж байна. Тэгээд мэдээж Монгол хүн Монгол газартаа төрсэн хүн чинь бас Монгол улсаа гэж бодож явдаг. Тэр чинь бол байнга байдаг тий. Тэгээ Монгол улсын төлөө юм хийж гинсэн гэж бас хүтээж бодож явдаг. Тэгэхээр яг мэдл готор бодож явдаг юм байгаа. Ямар ч гэсэн эзэн нэгэн цагт би Монгол руугаа очиод тий одоо хийж бүтээсэн одоо сурсан мэдлэгээ ямар ч байсан би тэндээ хэрэгжүүлж одоо тий бусдад ямар ч гэсэн тус болно гэж би бол өөртөө бат итгэлтэй байна. Тэгээд яг хөө тэр ээж аавдаг хүн чинь тэр болгон бид нар ч одоо тэгээ жоохон тэгээд төсгөөц юм уу яасан тэр болгон өдрөө хараад ингээд танд хайртай шүү гэж хэлж чаддаггүй шүү дээ тий. Би тэгээ ямар ч гэсэн энэ боломжийг бид хоёртай амар хайртай шүү гэж амар ч гэсэн. За тэгээд бидний бүлсэн тав баярлалаа. Бидний өнөөдрийн блогийн дугаар маань ингээд одоо ингээд дуусчихэ. За хэрвээ та бүхэнд манай блог таалагдсан бол манай сайтыг ингээд дагаарай. Facebook-ээр, YouTube-ээр, Instagram, YouTube гэж. За та бүхэндээ баярлалаа шүү. Баяртай. Баярлалаа.